Юу гэнэ вэ? Сургаггүй алга болоод 2 хон чинь. Бэ ч одоо тэгээ одоо хүртэл олдоогүй юм уу? Энэ ойрд чинь яасын хүүхдүүд алга болж байна. Ингээд зурагтаач тэр пэсэрч тэр. Энэ цагт болж байна. Хүш энэ хөрлөө чи яриа байц. Хөө яав цаавд юм би. Хөө байна уу? Байна. Хавар яваад байгаа чи. Юу тийм гэж юу байдгийг. Гэртээр. Ир. Гэртээр. Санаа зовоодах юм. Яа энэ гадуур ч одоо бүр олигтой мэдээ дуултаа болгон шүү дээ. За өөр пэсэр юу вэ? Та арай ингээд айгаа сууж байгаа юм швэз. Захим орчинд ард иргэдэг айдас давтуулдаг худал мэдээллийн 2 дугаарт хүүхдтэй холбоотой мэдээллүүд байдаг. Тиймээс та айдас давтахаас өмнө мэдээллийг сурвалжаа нэгтэлж аваарай. Facebook-ээр ч одоо их юм явах юм. На лайв чи явж гин үү? Гайг ухаан амт үзэж гин үү? За сайн байцгаана уу монголчуудаа. Би одоо маш ноцтой баримт дэлгэх гээд сууж байна. Энэ Монголын төрчин ерөөсөө бөө хулгайчдаар дүүрсэн юм байна. Тусгаар тогтнол газар шороо. Ерөөсөө Монголын гэх юм юу ч байхгүй гадагшаа зарцсан юм байна. Энэ төрчин битүү хулгайч нартай хинт ч итгэлтгүй юм байна. Ойлгож гин үү? Үр хүүхдчийн амьдрах нийгэм алга. Өнөөдөр бидэртээ энэ Монгол улсад амьдрах ямар ч арга алга. Би өнөөдөр маш олон хүнийг одоо илчилмээр байна. Та энэ төрлийн лайв зөндөө үзчихсэн мэт. Энэ хүн нийгмийг талцуулж, ард иргэдэг айдас давтуулж, бухимдал үүсгэж байгаа өөрөө мэддэг болов? Ямар ч баримт нотлохоогүй. Энэ хүн ер нь өөрийгөө ийм зүйл хийж байгааг мэдж байгаа болов? Эсвэл албаар ингэдэг юм болов? За шеэрлээд өгөрөө олон хүн үзэх хэрэгтэй шүү хөөе. Энэ агуулгыг ийшээ оруулж. Наа чи яг болж шүү. Наад чинь жоо уршлуул. Энэ хоёр ч ингэ нийлэхээр утгын шал өөр болчихтий. Хүмүүс сонсвол айх юм шүү. Харин тэгээд яав вэ? Хүмүүс айх тусмал биднэрт ашигтай штий. Тэгжээж л манай компанид ажил юу нь бол амжилттай болно гэсэн үг. Яг зунаад хайжлуулж. Энэ хоёр ч харин дураараа 2 гар үгүй юу? Арай ингэж найруулаад сууж идэм биш үү? Айдсаар удирдах технологи гэж байдаг штэ. Таны айдас хинт ашигтай вэ? За, энийг чи. Ингээл нөгөө нэг хайгуудаараа сайхан сэвчгэд асуудалгүй.